Тээврийн зардлын ашиг нь Монголдо үлдэх юм бол манай талдаа хэрэгтэй. Агт тээвэрч вэ, төмөр замч вэ, олон улсын тохиргоонууд байдаг, тэрүүгээрээ тарифа тохиролцоод явах боломжтой. Түрүүн ярьсан шүү дээ. Нямбатар сайд хэлцээр хийж явах үед хэд нөхцлөөр бас ярьж байсан гэж. За 3 дугаарт нь үнийн индексийг хуучин одоо энэ хэдэн компаниудын байгуулсан үнийн индекс хэдэн жилийн өмнө суур үн дээр нэмэх нь 5 өөр үнийн мэдээг ашиглаад индексийг нэмээд хуваарь жигнэж гаргадаг. Энэ 5-ын дийлэнх нь бүгд найрамд хятад ард улсын одоо хойд төв хэсгийн нүүрсний үнийн мэдээ. Өөрөөр хэлбэл Монголын талаас хөнгөлтөө нийлүүлэх нүүрсний хэмжээ огцом нэмэгдэхээр тэр зах зээлийн үн тогтдог индексүүд дээр нөлөөлнө гэсэн үг. Өөрийнхөө буцаагаад ашиглах үнийн индексийг унгааж агаад тэр индексээр бодох нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр мэдээж одоо шаардлагатай хэрэгтэй. Гэхдээ энэ цаг үе нь өөр болцсон болохоор суур үн өнөөдөр өөр, үн бодох индексийн нөлөөлөл нь өөр. Тийм болохоор хятадын зүүн өмнөд болон олон улсын индексүүдийг холсон байдлаар томьёогоо шинжлэх ийм бодиттой хэрэгцээ шаардлага бол байгаа. Дараагийнх нь 20 сая тонн нүсийг нийлүүлнэ гэж. Тэгэхээр одоо энэ бомб маань холбогдоод дараагийн бомбтууд холбогдсноор нийт экспортын хэмжээ энэ танилцуулга дээр дурдсанаар бол 120 сая тонн хүрнэ. 120 үрж яхад бол 20 байтгаагч гаргасан бас болно. Айгаад байх юм байхгүй. Гэхдээ 120 хүрэхгүй бол яах вэ? Дэлхийн янз бүрийн байдлаас болоод хятадын нүүрсний импорт унах юм бол Эрдэнэс 5-7 компани олборлдог нүүрсний талаас илүү хөнгөлөлтөө үнээр нэг компани авна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн Эрдэнэс 5-7 компани нүүрсний үн болоод төдөөгүй Монгол улсын нийт нүүрсний үн унах эрсдэл байна. Тийм болохоор боломж байдаг бол China Energy компанид нийлүүлэх нүүрсний хэмжээ нь одоо хоёр улсын засгийн газар хоорондын хилцээр гэрээ хийх гэдэг шүү дээ чинь. Хятад улс руу нийлүүлэх нийт нүүрсний хэмжээний 20% гэдэг. Үнэхээр 120 сая үрчих юм бол 20% чи 24 сая тонн л байхгүй. Ийм зүйлийг анхаараасаа гэж хүсэж байна. Төгсгөлд нь би нэмэлт 1 минут авчи удахгүй. Төгсгөлд нь бирж ажилласан. Одоо 400 гаруй компани бүртгэлтэй байгаа. Зах зээл онцгой учраас татан авалтанд төр зогссон байгаа.